Сайн байна уу? Намайг Аялган гэдэг би оюуны төвийн сургуулийн хүүхэд байна. Намайг 3-аагийн би Аялган байна. Тэгээд би дөлсөн урлагийн дугуйландаа нөгөө ингээ баахан ийм ингээд гой ингээд бүтээл дээр ингээд зураг дээр зураа тэгээд би ингээд өмнө ингээд унтахтаа ингээд зүүдлээ тонд авч байгаа гэж ингээд зүдлээ тэгээд багш маань юм хонь байсан. Тэгээд би тэр усан будгаараа гой юмнууд зураад тэгээ хашаа зураад баахан хоньнуудаа овоолуудаад тэгээ гой ингээд хоньнууд авч байгаа юм хийсэн. Тэгээд би бүтээл болохоор би ингээд хаавал ийм арт нэг чулуунууд байгаад би тэдрүүсийг ингээд элснээс олоод тэгээд ийм чулуунууд ингээд сургууль руугаа авчирж ирээд дугуйландаа ингээд хавчаар ингээд багш маань надад өгөөд тэгээд би хоёр талтай наалдаг скотчийн хавчаарын дээр наагаад тэр чулуунуудаа ингээд наагаад тэгээд ийм гоё болгосон. Тэгээд манай дараагийн найздаа би өглөө. За. Сайн байна уу? Манай Содын Эрдэнэ гэдэг би оюуны төв сургуулийн 2-аагийн сурагч. Би зургийн дугуйлан дээрээ зураг зурдаг юм болох элэх дуртай хэдийн зураг зурсан. За, наа чи ямар утгатай зураг юм бэ? Би цаас тавьж агаад өнгө шахаад өнгө бүтээж амтан хардаг. Гоё олон өнгөөр амтан бүтээд юм уу? За. За сайн байцгаана уу? Намайг оюуны төв сургуулийн 4-аагийн сурагч сайхан бэлэг гэдэг. За тэгэхээр би болохоор эхэндээ гэртээ энийг ингээ хийж агаад дараа нь зургийн дугуйлан бас зургийн хичээлдээ бас энийг үргэлжлүүлж хийсэн. За ер нь бол би ихэнхдээ зургийн дугуйланд энийг хийж дуусгасан. Тэгэхээр одоо манай ингээд оюуны төвд болохоор мэрэг худалдаа гэж болдог. Тэгээд би тэр мэрэг худалдаан дээр ингээ аягүй гоё онцгой юм хиймэр санагдаад тэгээд одоо би мэрэгтэй зориулж юм хийсэн. Тэгэхээр одоо би ингээд мэрэгтүүдээ ингэж хийсэн. Вау! Бүх мэрэгтүүдэд цуглуулаа. Тийм. Тэгээд одоо мэрэгт ингээд руу ороход одоо мэрэг худалдаа руу ороход бид нэр ингээд заавал мэрэгтэй шалгуулах хэрэгтэй. Одоо бид нарт болохоор ийм congratulations өгөөд тэгээд тэрүүн дээр мэрэгт таарах хэрэгтэй байдаг. Тэгээд бас нөгөө нэг ямар юм дээр ингээд ийм мэрэгт авсан тэрийгээ бас хэлэх хэрэгтэй. Тэгэхээр би ингээд юун дээр ийм мэрэгтүүд авснаагаа одоо хийгээд одоо ингээд дандаа мэрэгтүүдээ ингээд бичээд тавьсан байгаа. Тэгээд би болохоор congratulations хадгалаад тэгээд ийм юм хийсэн. Ийм юм одоо дэлгүүрээс аваад ингээд маркераар ингээд чимэглээд тэгээд congratulations ингээд хадгалсан. Ямар мундаг юм бэ. За. Өөр дугуйлан дээр чи юу хийдэг вэ? Зураг зурдаг. Одоо миний энд нэг зураг маань байна. Тэгэхээр ийм delfin ингээд зурсан байгаа. Тэгээд ингээд одоо нар манчж байгаа. Тэгээ энэ доорх нь болохоор ингээд уус. Тэгээ ингээд өсөрж байгаа тийм delfin шиг юм. Ямар гоё. Чи харж зурсан уу? Тийм би харж зурсан. Тэгээд би бас арай өөр зургийн дугуйланд явахдаа бас харж зураад заримдаа сэтгэж зурдаг. За, маш их баярлалаа. Сайн уу? Мамайг Мишест гэдэг би нэгэн ангийн сурагч. Тэгээд би энэ шувыг бүр 2 сарын 26-нд хийсэн нэг шувуу байгаа байхгүй юу? Тайлбарж өгье. Ер нь би энийг яаж хийсэн бэ гэж. Ихсээ би ингээд энэ хоёрыг авсан. Ихсээ тэр энэ хоёр өнгөтэй юмыг авчаад дараа нь тэгээ би энэ шувууныхаа ийм юмыг зураад тэгээд би ихсээ тэр дүүсхэн ийм өнгөтэй юмыг тавьчаад дараа нь дээгүүр нь шувууны ийм биетэй юмыг тавиад тэгээд юу ч чимэгээс хийнгээр би ийм чимэгээс хийсэн. Тэгээд би ингээд замда жижигхэн ямаа авийн ингэж хийсэн чи тэгээд жижигхэн ямаа авчаад жижигхэн ямаа толгон дээр нь тавьсан. Тэгээд ийм загвар хийсэн. За, өөр юу хийж сурсан? Авчаар. За. Яаж хийсэн юм? Ихсээ би хоёр талдаа наадыг скотч бүгдэн дээр нь наачаад дараа нь ингээд угуулад
нагаад дугуулад дараа нь нэг зай устчих нь яг уу гэж бодож байгаа. Тэгээд би ба ингээс нагц. Тэгээд юм хийсэн. Вау, ямар гоё юм бэ. За чи оюуны төв сургуулийнхаа дугуйланд явах дуртай юу? Дуртай. Чи том болоод ямар хүн болохыг хүсдэг гинэ? Зургийн багш. Тийм үү. За баярлаа. За. Сайн байна уу намайг Индра гэдэг би оюуны төвийн сурагч байна. Энэ зургийн хичээл дээр ийм зураг бүтээсэн. Ямар гоё юм бэ. За. Юуны тухай зураг юм бэ Индра? Энэ ингээ гаднаар нь ингээ өглөө болж байгаа харин голд нь ингээ орой болж байгаа. Чи өөрөө ингэж сэтгэж зурсан юм уу? Яагаад ингэж сэтгэж зурх болсон юм бэ? Ингээ би ингээ жоон байхдаа дандаа зураг зуртай байхгүй юу ингээ зургийн юм хийгээд тэгээ нэг удаа зургийн юм үзчихсэн тэгээ ийм санаа гарч ирээд Зөв. Тэгээ юм харж агаад санаа нь гарч ирэнгүүт зурцсан юм уу тий? Чи зургийн дугуйланда хэр удаа явж байгаа вэ? Өмнө явж байгаа тэгүүдээ нэг болцоо. Түр завсарлсан уу тий? Нэг болоод. Тэгээ одоо буцаа явж байгаа юу тий? За баярлаа. Өөр ярих юм байна уу чамд? За өөр юу вэ? Энийг математик. Математикийнхаа хичээл дээр ийм юм зурсан юм уу тий? Энэ нөгөө зургийн хичээл дээр зурсан юм бас. Зөв. За баярлаа. Сайн байна уу? Би оюуны төв бүрэн зуунд сургуулийн 4 ангийн сурагч би учрал байна. Би жоохон байхдаа нөгөө нэг баян хүн зураг дуртай байсан. Тэгээд нөгөө нэг аним зураг дуртай болсон юм уу? тий. Тэгээд аним зурмаа санагдаад Google-ээс яаж аним зурдаг юм бэ гэж хайсан чинь ингээд гараад ирсэн. Тэгэхээр ингээд тэрнгээр нь зурсараагаад ингээд юу зурх хэрэгтэй. Чи анх бол аниме зурч чаддгүй байсан юм уу тий? Тэгээ чи оюуны төв сургуулийнхаа дугуйланд яваад зурдаг болсон юм уу? 2 дугаар анги 2 дугаар ангидаа гацурдаг болсон. Угаасаа зурж эхэлсэн юм уу тий? Чи оюуны төв сургуулийнхаа зургийн дугуйланд яваад юу сурав? Нөгөө нэг өнгөөр ингээд ялгах тэгээд бас ингээд уусгах. За. Юм тэгээд нөгөө нэг бодит юм зурхыг сурсан уу тий? Чи юу хичнээн бүтээл гаргасан байгаа вэ? Тоолж үзсэн үү? Ямар ч байсан 60-аас тийш. What? Тийм үү? Тийм олон бүтээл хийсэн юм уу? Оюуны төв сургуулийн сурагч 10 ангийн ган чимэг байна. Тэгээд энэ болохоор миний зурсан зураг байгаа. Би ихлээд энэ хоёр зургийг зурхтаа болохоор өөрөө ингээд санаанаасаа зохиож зурсан. Тэгээд дараа нь багшаас зөвлөгөө аваад тэгээд сайжруулад уусгалт тэгээд орон зайн эксгэл багсгалын тааруулаад зурсны дараа юм болсон. Багшаасаа зөвлөгөө аваад тийм. Ерөнхийдөө бол энэний утга нь болохоор анхандаа үе бол нэг иймэрхүү үлгэрийн юм шиг зураг гэж бодож байсан. Тэгээд би өөрөө байгалийн зураг зурах дуртай байхгүй юу? Тийм учраас нэг юм тайван мэдрэмж өгсөн зураг гэж бодсон. Тэгээд энэ зургийг зурсан. Чи одоо энэ зургаараа олон улсын нөгөө сурагчдын конвеншнд оролцъё гэж бодож байгаа юу? Уул нь оролцъё гэж бодож байгаа. За баярлалаа.